Дөрвийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ. Дөрвийн төсвийн хөрөнгөөр 2025 онд 23-аас 39-ийн А хүртэлх байруудын дундах авто замын зураг төсөл боловсруулах ажилд нийт 48 сая төгрөг батлагдсан. 2025 онд 35-аас 39 дугаар байруудын кварталын дундах авто замын зураг төслийг 24 сая төгрөгөөр боловсруулна. Дөрвийн төсвийн хөрөнгөөр 2025 онд Налайх тэрэг чиглэлийн авто замаас 1-р хорооны хаам хүртэлх авто замын зураг төсөл 24 сая төгрөгөөр боловсруулна. Даваажмын гудамжнаас 13-ын АБ байр хүртэлх авто замын зураг төслийг 24 сая төгрөгөөр боловсруулна. Дөрвийн төсвийн хөрөнгөөр 2025 онд 42-оос 47 дугаар байруудын кварталын дундах авто замын зураг төслийг 24 сая төгрөгөөр боловсруулахаар баталлаа. Дөрвийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 1-р хороо урхачтын гудамжнаас Баян зүрхийн 16 дугаар гудамжны зүүн тал хүртэлх авто замын зураг төсвийг 24 сая төгрөгөөр боловсруулна. Дөрвийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 8-ны гудамжнаас 24-ийн А байр хүртэлх авто замын зураг төсвийг 24 саяар боловсруулна. Дөрвийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 3-4 хорооны авто замын зураг төсвийг 28 сая төгрөгөөр боловсруулна. Дөрвийн төсвийн хөрөнгөөр 2025 онд хүндэтгэлийн гэр 145 сая төгрөгийн худалдан авалт хийнэ. Дөрвийн төсвийн хөрөнгө оруулалтаар татврын хилцээний барилгын зураг төсвийг 90 сая төгрөгөөр боловсруулна. Дөрвийн төсвийн хөрөнгөөр 2025 онд усны алдагдал илрүүлэх шугам чанар төхөөрөмж 80 сая төгрөгийн худалдан авалт хийнэ. 2025 онд дөрвийн төсвийн хөрөнгөөр нэгдсэн эмнэлгийн барилгын холболтын зураг төсвийг 150 сая төгрөгөөр боловсруулна. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто багцаал байгуулах ажлын зураг төслийг 46 сая 670 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 8 дугаар хорооны 48-аас 51, 52, 55 дугаар байруудын квартал болон 95 дугаар байрны урд замын авто замыг засварлах зураг төсвийг 20 сая төгрөгөөр боловсруулна. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1-р хорооны Ингэр шангийн 6 дугаар гудамжны авто замын зураг төсвийг 33 сая 226 мянган 200 төгрөгөөр хийж гүйцэтгэх бөгөөд 2025 онд 29 сая төгрөгөөр боловсруулна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Политехник коллежийн 160 хүүхдийн доктор байрны барилгын холболтын зураг төсвийг 42 сая төгрөгөөр боловсруулна. 2025 онд 21 сая төгрөгөөр эхний гүйцэтгэл хийгдэнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр соёлын ордны урд талбайн тогтчлтын зураг төсвийг 30 сая төгрөгөөр боловсруулна. 2025 онд 24 сая төгрөгийн эхний гүйцэтгэл хийгдэнэ. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 7 дугаар хорооны авто зам дагуу гэрэл төлгийн хоног төхөөрөмж 87 сая төгрөгөөр худалдан авалт хийнэ. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд орон сууцны байруудын басаа засварын зураг төсвийг 20 сая төгрөгөөр боловсруулна. 2-5 дугаар хороо 35-аас 39, 75-аас 78 дугаар байрууд орно. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийтийн ариун цэврийн байгууламжийн гадны инженерийн шугам сүлжээний холболтын ажлыг 42 сая төгрөгөөр хийж гүйцэтгэнэ. Буян налаах гэрлэн тохиолтой уулзврын зүүн урд хэсэг, шилний үйлдвэрийн хашааны баруун хэсэгт. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд шинэ налах цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн ариун цэврийн байгууламжийн гадны инженерийн шугам сүлжээний холболтын ажилд 166 сая 334 мянган 500 төгрөгөөр шаардлагатай материал худалдан авалт хийнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийтийн тээврийн автобус 2 ширхэг 793 сая 100 төгрөгөөр худалдан авалт хийнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд Эрдэнэ ойргол цогцлбор сургуулийн доктор байрны арын уул зураас Илч хотхон хүртэлх авто замын шинжилгээний ажлыг 357 сая 148 мянган 900 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 4-р хорооны туулын 1-ийн 20 дугаар гудамжинд 646 сая 518 мянган 300 төгрөгөөр хөл бөмбөгийн талбай тогтчлтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 20 сая төгрөгөөр малын өвс тэжээл худалдан авна.